чи яадаг юм хогоо чи? Майз. Зогсож шөнана. За манай Зангараг уран сайхны киноны маань групп маш сайхан бүрдсэн. Дандаа залуучуудын багаас группийг бүрдүүлж чадсан. Аюу санаа нэгтэй сайн ажиллацгаасан. Миний эхнэр охин хоёрыг орчих юм бол би чамайг алах шүү. Би бол анх 2 дугаар найруулагчаар нэг кинонд ажилласан. Ерөнхий найруулагчтай бол маш удаан хугацаанд сууж ажилласан. Оны өмнө бол энэ яригдчихсэн. Тэр дандаа зохиолыг үнэхээр ингээд чанартай сайн зохиол гаргах гэж бол өдөр шөнөгүй энэ зохиол төр бол ажиллаж ирсэн. Дорой. Хөнгөмсгийн төрүүлж унгаж байж сүргийн гол руу нэвтрэн орж багц цорын тасгацах хэрэгтэй. Энэ зохиолыг хүлээж аваад уншсан. Тэгээд энэ кинонд тоглоё гэдэг шийдвэрийг бол найруулагчтайгаа ярьж зөвлөдөөд тэгээд энэ кинонд бол оролцсон. Найруулагч маань надад Зангараг киноны зохиолыг өгч уншаад үзээч гэсэн санал тавьсан. Тэгээд зохиол анх уншсан сэтгэл бол тэр зохиолын эргэлтүүд, ах トゥ угийн барилга, тэр драматургууд нь надад таалагдсан. Дөрөв хувьд гэх юм бол би Зангараг киноны бүлгүүгийн дүр дээр хэвчсэн. Зангараг гэд нэг анги уран сайхны кинонд Эглэн гэд голлох рол дээр ажиллаа дууслаа. Зохиол их таалагдсан. Үйл явдал өрнөл сайтай. Дээрээс нь Гариг гэд залуугийн дүрдээ миний бие тоглосон. Тэр өөрийгөө даахгүй юу? Арахгүй байна. Ерөнхийдөө багсаа барьсан сценүүд үйл явдал юмараа жоохон гадархаа байгаа тийм. Гаригийн үед бол одоо орж байгаа гарч байгаа юмнууд хүртэл үйл явдал яваад байгаа шүү дээ. Хоёрын зураг Баргийн хаус өглөө. Манай студийн хамт олон бол бүгдээрээ энэ зохиол дээр бол маш сайн ажилласан. Тэгээд яг эцсийн тэр яг бүх базаж одоо бүгдийг гарах тэр үе шатн дээр бол одоо манай 2 дугаар найруулагч Батбаатар мандат маш их тусалсан. За, ерөнхий найруулагчийн хувьд бол маш гоё ойлголцсон. Бид хоёр бол нэр нэгтний техник гэдэг шиг хоёулаа Батбаатар нэртэй. Тэгээ ерөнхий найруулагчтайгаа бүр эхнээс нь зохиол дээр сахвуулаад бүх юм дээр ажилласан учраас бол ерөөсөө тэр үйл ойлголцох асуудал ерөөсөө гарч байгаагүй. Цэвэр экшн одоо өрнөлттэй, тэмцэлтэй тэр сонирхолтой уран бүтээл тал руу барьж хийснээрээ жоохон онцлогтой болох болов уу гэж бодож байна. Зангараг бүрэн хэмжээний уран сайхны кинонд миний бие одоо продюсерийн үүрэг гүйцэтгэж оролцлоо. За энэ кинонд Цагаана гээд гол дүрийнхаа туслах залуугийн дүрийг одоо чадан ядан гүйцэтгэлээ. Ер нь энэ кино шиг кино, уран бүтээл шиг уран бүтээл хий гэдэг байдлаар бас чамгүй их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ер нь чанартай уран бүтээл гаргасан болов уу гэж найдаж байна. Тэгээ киноны маань хөгжмөний хувьд бол Vision Film Sound студид дээр хөгжмөө хийлгэсэн. Баруунд одоо акшн гэж нэрлэгдэж байгаа, томьёологдож байгаа одоо энэ хүү жанрт Монгол үндэсний хөгжим нь хэрхэн нийцэх вэ гэдгийг одоо уг кинонд бас шингээж тусгаж өгсөн байгаа. Яагаад заавал манай Монголын үндэсний хөгжмийн зэвсгүүд байна. Зөвхөн түүхэн кино ч юм уу. Тэ? Тиймэрхүү кинонд явах хэрэгтэй. Яагаад Монголын экшн кинод тэр хөгжмийн зэвсгүүдээс оролцуулаад ч юм уу тэ. Хийж болохгүй бэ гэдэг тийм бодлоо байсан. Бүрэн хэмжээний оркестр хөгжмийг компьютерийн одоо дууралтайгаар, тусламжтайгаар компьютер плагууд ашиглаж яг тэр оркестр байдлаар нь одоо дуурахыг зорьсон байгаа. Яг киноны хөгжимд бол цуур орсон, хуучир орсон. Тэрийгээрээ ингээд яг одоо орчин үеийн экшн киноны хөгжим хийгдээд игээд байгаа гэдэг. Үнэхээр миний хувьд бол яг үнэхээр шарвс болсон. Манай гол дүрийн
жүжигчдийн маань бага наснд олсон дүүнер маань гадаа хүүтэнд тэгээ хүүтэн дээр тараншаанд зураг авалтууд гээд нэлээд хүнд хүнд сценүүд дээр дүүнер маань маш сайн тоглосон. Киноны зохиол маань ерөнхийдөө гадаад үзмж тийм ээ гоё сайхан сонирхолтой ажиглалтай зүйл гэхээс илүү хүний дотоод сэтгэл рүү тэмүүлж хүний сэтгэл зүй рүү ингэж орж тэмүүлж бичигдсэн тийм зохиол байсан учраас биднэрт бол сцен болгон бас нэлээд хүнд байсан. Бид нар зураг авалт ерөнхийдөө өвөл хийсэн учраас нэгдүгээр хүндрэл байсан. Хэцүү, бэрхшээлтэй зүйлүүд их гарсан. Хүнд сценууд их байлаа. Зодонтой, түрүүгтэй хэсгүүд их байсан. Экшн хэлбэрийн кинонууд бол хүнд зураг авалтууд ихтэй байт юм лээ. Тэрэн дундаа бол тийм гараж дотор хүнд хүүтэн нөхцөлд бид нар зураг олон авах болж исэн. Асар их шороон дунд цэм толидчихсан шороо цэмтэн дунд одоо тэгэл хар уцтай нөхдүүд л зодтолтоод босоод ирэхээр л ерөөсөө нэг тийм саарл өнгөтэй улсууд байсан. Газраас ухаад гаргаад ирсэн гэж ярьдэн шүү дээ. Тиймэрхүү л байдалд орсон байсан. Айл болох одоо сүүлийн тоног төхөөрөмж бүгдийг ашиглахыг зорилоо. Зураглаачийн багийн хувьд бол ерөнхийдөө экшн төрлийн ритмтэй киноны зураг авалтыг бол одоо сүүлийн үеийн технологиг ашиглаж өшин дандаа хөдөлгөөнтэй балаанууд, стедикам, гимбал тиймэрхүү зүйлүүдийг ашиглаж хийж байсан. Мэдээж одоо кинонд амархан зураг авалт гэж бол байх ёсгүй, байхгүй. Тэгэхээр мэдээж бүхэл зураг авалт ямар ч хүний хувьд мэдээж хүнд бэрхшээлтэй байдаг. Зураглаач бол нэг надад таалагдсан зүйл нь бол жүжигчнийг маш гоё мэдэрч ирсэн. Жүжигчний дотоод тоглолтыг тэр сэтгүүн үйлдэлүүдийг жүжигчний тэр тухайн дүрийг илэрхийлэхтэй тухайн нөхцөл байдалд бол тухайн жүжигчнийг бол маш их сайн гоё мэдэрч зургууд авч ирсэн бол надад бол ерөнхий зураглаач Баатрын маань зураг авалт бол хэрүүгээр их онцлог байсан болов уу гэж боддог. Их хөдөлгөөнтэй дүрсүүд их авч ирсэн. Тэгээд их урд нь бас ажиллаж исэн кинонууд дээр ажиллаж исэн зураглаачдаас их ондоо санагдчихсан. Бүхэл хүний хүч хөдөлмөр, бүхэл хүний одоо ажиллаа хэрхэн хийснээс шалтгаалж эцэст нь ямар дүр зураг, ямар зураглал дүрслэл, ямар утга агуулга харагдах уу гэдэг нь тодорхой болдог. За манай Каскадорын багийнхан бол маш хүчтэй болсон. Сайн баг бол биднээс бүрдүүлсэн. Ялангуяа бид нар багийг бол маш сайн баг бүрдүүлж авахыг хичээсэн. Энэ тал дээр ч гэсэн маш их тэр хөрөнгө мөнгө бол зарсан. Маш их мөнгөийг бол продюсерийн зүгээс харамгүй зарсан. Бидний том центний агуулгад тулааны зураг авалт хийсэн. Кино эхлэхээс өмнө зодооны бэлтгэлд гарч бүгдээрээ түрүүгүүдээ өмнө тохирцгоосон болохоор бас хүндрэлтэй асуудал бас бага байлаа. Шороо тостойгоо утгалдаал хав гарах хувцастай ороод зураг дуусны дараа сав сарал хувцас нүүр царай ус бүх юм ялгахдахгүй болтол саарл болоо шороо утгалдаал ингэж хэсэг хүнд сценд зөндөө байгаа. Тэгээ толооныхын хэсгийг бэлтгэхэд жүжигчид толоонд их масс их амарсан байгаа л да. Тэр зодон дээр бол заримдаа яг зүгээр мэрэгжлийн дандаа мэрэгжлийн улсууд ажилласан л да. Төрөг тавьсан каскадерын багад чадварлаг улсууд байсан ч гэсэн заримдаа хэмжээ алдах ч юм уу тий. Зарим нэгэн хязгаар нэвтрэх нэг асуудлууд бол байдаг юм. Энийг бай. Сайн. Оцсон маш. Сайн байцгаана уу? Хэрхэн үзэгчтэй зангараг бүрэн хэмжээний уран сайхны кинод өргөлөж ирж олон сайхан залуучуудтай хамтарч нэгэн киноны нэгэн жижиг хэсэгт оролцоод дөнгөж зай ингээд зургууд дуусчаад байж байна. Тэгээ зангараг киноны хэсэгт бол би нэгэн юм шууд цагдаагийн нэг шууч ажилтны төрлөөс тоглолоо. Зангараг экшн төрлийн уран сайхны кинон дээр маш чадварлаг уран бүтээлчтэй хамтарч ажилласан
том ахмад уран бүтээлчд болон ирээдүйн чадварлаг сайн уран бүтээлчдтэй нэг баг болж нэг группт нэг хамт олон болж ажиллахад маш их таатай байлаа. За киноны маань зураг авалтын явц маш олон объектын дээр зураг авагдсан байгаа. Жижиг хэрэгэл маш их шаардсан. Тулааны хэсэг дээр арматурын төмрийг бол жинхэнэ арматурын төмрийг яг л харахад ерөөсөө адилхан юм шиг пиавраар хийх жишээ. Эхний зурганд нисгт орсон. Тэгээд тэр зурганд орж явах тэр оёдлын машин, тэр зэний аппарат, тэгээд нэг бухтай аравч гэж ярьдаг баха монголчууд. Бухтай аравчин дээр хүүхдүүд шагаа тоглоал. Тэр бүх хэсэгтний хөрхөн декрас хийгээд тэгээд заа зураг авах билээ. Тэгээд тэр декрас дотор нь ороод ингээд суугаад зураг авахлахад надад нэрэл нэг тийм дээр өмч болсон юм шиг санагдал. Зураг авч байгаа объектууд ерөнхийдөө тийм арай нэг өөр одоо тийм хуучны гэх юм уу жоохон тийм фактурлаг орчин хайжуулах шаардлагатай учраас манай зураач нарын олсон объектууд үнэхээр гоё объектууд олж ирсэн. Аюулгүй байдлыг хангасан тулааны хэсэгтээ тэр зэвсгийг маш их тооцоолж зураач нар маань ажилласан байгаа. За энэ кинон дээр янз бүрийн хувиргалтууд, тусгай эффектүүд их ашиглахыг хичээж ажиллаа. Халдзарлалт хийлээ, утганы шар сорив тэрэн дээр одоо мэргэжлийн мэсцлийн эмчээс зөвлөгөө авч агаад дэрдээ байлцуулж агаад шарх сорвнуудаа хийж байсан. Баарны зураг авалтууд дээр шил хахлах хэрэгтэй болоод шилийн материал, тусгай материалаар класс аяг зэргийг хийж хахалж байлаа. За нүүр удгийн баг маань яг л миний одоо яг тэр жүжигчин дээрээс нэг тийм характер хармаар юм чи юм. Эсвэл нэг тийм хувиргалт баймаар одоо шарх сорив тийм ээ. Одоо тэр утганы ор үлдчихэж байгаа тэр улам мөрөөд тий. Тэр бүгдийг бол гэр төгсөж чадсан. Манай Зангар уран сайхны киноны маань бас нэг давуу тал онцлог гэх юм бол нүүр бодолтой маш их хэмжээгээр хийгдсэн. Оюка болон Жимгээгээд маш чадварлаг хоёр охин маань одоо нүүр хувиргалт дээр ажилласан байгаа. Манай нүүр бүдгчин бол их онцлог хоёр бүсгүй маань орж ирсэн. Энэ хоёр бүсгүүдтэй хамтарч нөө ажиллах бол маш сайхан байлаа. Ялангуяа бол Ахмад уран бүтээлч дээгч маань нүүр бүдгээр бол манай энд нэг жижиг хэсэгт оронгуудаа манай энэ хоёр залуу нүүр бүдгчний ажиллагаа гарчаад магтчихсэн. Одоо гол дүрийг бол тэр үсийн хав халдсан болгож ингээд бас тэр технологиг ашиглалаа. Мөн тэр хүнд сорив, хүнд шархууд ингээл хийчихсэн. Ийм бас нүүр бүдгийн бас баг хамт олон бүрэлдэн бий болоод хийж байгаа гарч ирж байгаад кино урлагт бас дэвшилийг бий болгож гаргаж ирж байгаад нь бол үнэхээр сайхан байна. Бид ямарваа нэгэн уран бүтээлийг хийе гэж зүтгэж байгаа боловч зүтгээд бид нар тэрнийхээ цаана гарч байгаа энэ бол бидний өнөөдөр үндсэн урлаг тайртай, кинон тайртай уран бүтээлчдийн л зангарах штэ гэжэндээ. Хүн болгон зангараг гэж чухам юм уу гэдэг манай уран бүтээлээс үзээд та бүгд энэ нэрнээс нь хөөгөөд бас энэ нэрний утга учирыг бас ингээд хайгаасаа гэж хүсэж байна. Ингээд энэхүү Монгол ухааны, Монгол эр хүний зангараг тэр сэтгэлийн хатуу чиг баримтлал шингэсэн зангараг уран сайхны кинонд ажилласандаа би баяртай байна. Бид бүгдийн уран бүтээл байна. Та бүгдийн зүрх сэтгэл рүү чиглэж чадсан гэдэгт миний хувьд бол итгэлтэй байгаа. Одоо урлагийн дотроос хамгийн одоо шилдэг урлаг бол кино урлаг юм аа. Тэгээд эцэст нь хэлэхэд та бүхэнтэйгээ удахгүй нээлттэй зангараг гэдэг уран сайхны киног хүлцээрч хийх өсч байна.